За одоо classroom дээр сурагчдаа нэмэх, багш нарыг нэмэх. За тэгэхээр энэ people эсрэг ороод за энэ дээрээ teachers гэдэг дээр багшийг орно. За багшийнхаа мэйлийг бичээд за би үчид тий. Тунга 243163@gmail.com гэдэг тий. Багшийнхаа аккаунтыг аваад нэмээд ингээд оруулна гэсэн. Invite гэдэг хэсэг дээр орууллаа. Invite хэсэг дээр энэ би хотлоо хийхээс учраас багшийг өрсөнгөө. За сурагчаа игэн дээр би өөрийнхөө бас нэг өөр аккаунтыг нэмээд оруулъя. Тэгээд жишээ болгоод харуулъя явуулъя. За geography@gmail.com geography@gmail.com. За энэ сурагчийн аккаунт гэж бодъё. За би сурагчийн аккаунтыг invite хийж нэмлээ. Invite хийлээ. За сурагчийнхаа Gmail-ийг мэддэг бол ингээд invite хийх нь тийм. Тэгэхээр invite гэдэг ингээд явсан гэсэн. За тэгэхээр нөгөө сурагчд маань яаж ирэх вэ гэхээр 7 гişиг дэж батцуулаас 7A-гийн энэ групптэй хорлоо. Тэгэхээр join хийх үү гэж. Би нэр join гэж дарах юм бол энэ групп руу би яваад орчихно гэсэн үг. За интернет чих удаан баг шүү. За ингээд join хийгээд орлоо. Тэгэхээр сурагчийн зүгээс юм 3 зэтэй харагдаж байгаа. Харж байгаа. За багшийнх дээр энэ 4 байхад сурагчийнх дээр 3 байна. За хоёр аккаунтаар орж байгаа толгой гэж магадгүй шүү. Сурагч багшаасаа хараа. За миний үүсгэсэн энэ постэнд орсон байна. Тэгэхээр за тэнд хариуч гэдэг юм. За ойлголоо багшаа. За ингээд яхаар багштайгаа ингээд чатлаа гэж юмсан. Чагаар би гэдэг аккаунтаа өгт маань нэг комент ичлээ. Багшд маань яаж харагдах нь? Стрим дээр харагдаж шүү дээ. Стрим дээр нь. За refresh хий. Тэр хүүхдийн маань одоо бицсэн юм ороод ирлээ гэсэн. За багш хариу өчөж болно. Өчгүүж ирсэн бол тээ. За ингээд сурагчаа урилаа. Эхний арга нь. За хоёр дахь арга нь яг үгээр энэ кодор гэсэн шүү дээ. Кодор. За одоо сурагчийн маань аккаунт энэ байна. Сурагч маань classroom гэдэг. Classroom google.com гэд нэвтрлээ. За ингээд энэ нэмэх тэмдэг дээр дараад join class гэдэг. Join class дээр саяны кодоо бичээд тэгээд энэ дээр байгаа join ингээд дарах юм бол за мөн л саяны анги руу ингээд яваад орчихно. За ийм хоёр аргаар хүүхдүүд явж арах боломжтой байх нэ гэсэн үг. За энэ нэрлэгчээ. За ингээд ангид орцсон багш даалгавар тавиагүй байна. Багш нь одоо зөвхөн ганц л багш харагдаж байна. Ийм мэдээллүүд хүүхдүүд дарагдах нь байна. За эсвэргээрээ багшид бол ийм дөрвөн юмар хэсэг харагдаж байгаа тийм. За ингээд одоо яг үгээр таны хүүхдүүдийн чинь Gmail-үүд ингээд тавшид цувраад танай анги үсээд та даалгавраа тавиад явах боломжтой боллоо гэсэн үг.